За өнөөдөр хоёрын тоотой хүмүүс маань яагаад мөнгөгүй амжилтгүй байдаг шалтгаануудаас ярив. За хоёрын тоотой хүмүүс маань ерөнхийдөө миний өмнөх хэлнүүдээс үзээд ойлгоцсон баг. Эмпат хүмүүс хүнийг явахгүй зүрхсэтгэлээс ойлгодог. Хүмүүсийн дотор юу болоод байгааг өөрөө дотор нь орсон юм шиг мэдэрч ойлгож чаддаг хүмүүс. Гэтэл ийм гоё хүмүүст маань мэдээ сул тал байдаг. За тэр нь юу вэ гэхээр хүмүүсийн өөр шиг нь ингээд ойлгохгүй байгаад гомддог. Юм дэх амархан гомддог байхгүй. Сэтгэлээс гомдчихдаг. Тэгээ тэр нь өөрт нэг садаа болдог. Хүн болгоо өөртөө адилхан биш шүү дээ, тий. Тэгэнгүүт ч бас нөгөө аюу ярих дуртай хүмүүсээ. Тэгээд ярихдаа заримдаа янз бүр юм ярьчдаг. Тэгээд тэр нь бас аюу садаа болдог. Тэгээ иймэрхүү юмыг ингээд ойлгоод мэдчих юм бол өөрхөө тэр гоё эмпат чанарыг ашиглаад ажил дээр яг энэ чиглэлээр явах юм бол амжилттай тийм өнгөтэй байх боломжтой. За ийм төрлийн мэдээлэл таалагдвал байгаа. Тэгэд энэ хагас сайн өдөр буюу 11 сарын 29-30-нд мөнгөний зурхай 2 хоногийн марафон сургалт болж байгаа. За тэнд ороод ирэх юм бол өөрийнхөө мөнгө ажлын талаар илүү мэдэж авахаас гадна бусад хүмүүсийнхийг бас тооцоод сурч байгаа боломжтой.